нэг үйлдэл болоод хүмүүсийн сандгүй. Гэхдээ би бэлгийн хүчрэл төрсөн байгаа. Энээс хойш миний зүрх сэтгэлд маш их ичхүүр бий болсон. Зүрх сэтгэлийнхээ хооллосон орон зайг дүүргэх, өөртөө үнцийг олох тэдгээр зүйлсийг байнга хайж авдаг байсан. Миний амьдрал айгүй муухай байна. Тэгээд би хүмээр байна гэдээ маш зоригтойгоор анх удаа хэлжсэн. Маш их ууртай, тэгээ уураа дотроо хадгалдаг байдал маань тэр бүлийн амьдралд маань амар тайвныг авчираагүй. Тэгээ мэдрэлийн эмнэлэгт сэтгцэн эмнэлэгт хэвтнэ гэдэг. Тэгэхээр би мэдрэл муудаа наваа галзуу гэж бодож юм гэж бодоод их ууртай байсан. Бүх сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Тэгээд амьдралын талаарх дурсамжууд яг тэр үедээ байхгүй болчдөг байсныг би мэдтээ. Аав ээж хоёрын хоорондын харилцаа их эвдэрсэн байсан л да. Хоорондоо ерөөсөө харилцаж чадхаа болчихсон. Тэгэл байнга модалцдаг болсон. Нааг 6 нас хүртэл жил аав хоёр минь салсан. Тэгээ тэрнээс хойш би ээжтэйгээ хамт гадуур янз бүрийн газруудаар ер нь бол дагаал явдаг гэсэн. Амьдрал маань улмал ац жаргалгүй болчихсон. Хаад аав бага насны хэцүү амьдрал, бэлгийн хүчирхийлэл төртчээс эдгээр зовлонгуудаас болоод охин байхдаа би бас маш олон удаа амиа орлохоор оролддог байсан. 14 настайгаас эхлээд тэгээд энд яг юу нөлөөлдөг байсан бэ гэхээр би инээж хүрдэг хүмүүстэй ярьдаг, тоглодог, тэгээд гэрээсээ цухтагаа тэндэг янз бүр байсан ч гэсэн хүмүүстэй ариун нандин байдлын талаар ярих үед, охин насны гинэн цайлган байдлын талаар ярих үед л миний бүх баяр хөөр, бүх зүйл алга болол би биш дээ. Өөр охтуудын тухай ярьж байгаамаа гэсэн бодол намайг нөмөрдөг байсан учраас яг энээс болоод би одоо би өөр юм чи тэгээ надад одоо ер нь сайхан юм тохиолдохгүй юм чи би өгчээ гэж боддог байсан. Тэгэд энэ оролдлогыг тэгээ нөхөртэйгээ байхдаа 18 жил хамт амьдарч байхдаа нөхрөөсөө салсныхаа дараа маш олон удаа хийжсэн амиа хорлохоор янз бүрийн аргаар тэгээ цонхоо хаглаа шил аваад гарын дээрээ заах ч юм уу тэгэл олон янз бүрээр суцаа огтлох ч юм уу маш олон удаа маш олон зүйл хийжсэн. Нөхрөөсөө салсны дараа тэгээд намайг миний өөрөө үнэлэмж маань дээрдэг улмалд орцсон. Би бас ажил хийгээд тэг хүмүүстэй бас зугаа цэнгэл хөөдөг болсон. Тэгээ зугаа цэнгэл тэгээ одоо зугаац цэнгэж явах үедээ би хийжээч баяр хөөр идэлдэг байсан. Худлаа ирж зурагтаа авч гарч ломбартанд тавил тэрүүгээрээ найзуудтайгаа наргаал хөргөчөө авч явж зараал тэрүүгээрээ бас найзуудтайгаа ингээл наргаал ээж ингээл согтуу идчих ч үдэ. Ингээл ер нь бол яг амьдрал бол тийм амар хүнд тал руугаа орчихсон байсан юм. 2000 оноос 2005 он хүртэлх амьдрал маань би өөр ажил хийгээ цалин аваад янз бүрийн ажлууд хийгээ цалин аваа явж исэн ч гэсэн тэгээ шоу, архитарс тэгэл завхаа арилалт басан юмд автагдсан гэхээр аимшигтай онцлоод байсан. Тэгээд тэгээ би сонины газарч ажиллаж үзсэн. Тэгээд бас хятадын нэг сургуулийн Монголд төлөөлөгч орж ажиллаж байсан. Тэгээд тэр бүхнийг хийж авах үедээ айжмаар архинд орсоор л байсан. Тэгээд 2004 оны хавраас эхлээд архинд бүр тэгээд би арх надаас хүчтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд би яг орон дээрээ хэвтээд арх уудах болсон. Ер нь архинд их дуртай арх ууглаар бүх зовлон шаналл мартагдаад арай хөвгөлтэй амьдралыг харахад арай хөнгөн болж байгаа шиг санагддаг байсан. Тэгээд би 2003 оны намраас эхлээд маш их арх уугаад тэгээд арх уугаал сэрэл дахиад арх уугаал унтаал буцаж сэрэл арх уугаад байдаг тийм амьдралаар 5 сар гарan амьдарч эхэлсэн байгаа. Тэгээд энэ үед яг арх ууглаар бүх зовлон шаналл мартагддаг. Тэгээд амьдрахад арай хөнгөн юм шиг бүх юм айгүй хялбархан болсон юм шиг санагдав. Харин арх гараас сэрэх үедээ яагаад үргэлжлүүлээд дуудаг вэ гэхээр тэгэхээр өмнөх зовлон байна 10-20 дахин нэмэгдсэн байдаг. Өөрийгөө хараад өөрөөсөө жигшихтэй тэг хинт ч хэрэггүй бодлоо. Тэг одоо миний амьдрал дууслаа гэж бодох тэр бодол үнэхээр зүрх сэтгэлийн маань маш их өвдөгж шаналгадаг учраас тэрийг архинаас өөр тэг дарах тайвшруулах зүйл байдгүй байсан. Тэгээд арх уусараагаас үлдээ ингээ арх уусараагаа төгчээл гэж боддог байсан. Арх уугаад бүх юм сайхан, тайван, хөнгөн санагдаж явах үед төгчээ гэж боддог байсан. Үхэл
ямар ч утгагүй байхад би яаж амьдрах вэ? Энэ хорвоо дээр надад багтаж шингэх зай огтхонч алга байна шүү дээ. Үхэл чи намайг юунд зовоон тарчлааж тойрон эргэлтэн вэ? Надад ирээдүй гэж алга. Зүгээр л намайг энэ хорвоогоос аваад яваач. Би хүнд ч хэрэггүй нэгэн. Дүлгэнүрт юу хашаа түрээсэлж амьддаг байсан. Тэгээд би бас сургууль соёлд сурахгүй өөрөө бас би өөрөө хэвдэрсэн байсан учраас ер нь сургууль соёлд явъя ч гэсэн хүсэл бага байлаа. Тэгээд байнга зодон зохио хийж цагтаа сэргийллийн газар бараадаж тэгээд нөө байнга тийм дуудагддаг байсан учраас бас надад яг бүр сургуультаа бүрэн сурч чадаагүй. Тэгээд гэртээ очихлоор л ээж орон дээрээ согтуу өвтчихийдэг. Тэгээл орилж хашгираал миний бие өвдөд байна гээл тэгээл арх авч үг гээл орилж хашгираал ингээл байж идэг байлаа. Тэгээд манай охиндоо тэр үе чинь бүр их жоохон бага анги байсан уу, дундаа ингээд орж исэн үү, их хөрөвдөлтэй байсан л да. Ээж согтуу тэгээл орон дээр ингээл арх угаал хөвтөж яхад нь дэрэгт нь орныхон дэргэд өвдгөл суучаал ээжигээ хараад сууж идэг байсан гэртээ ороход. Тэгэл би ч яг хоо тэгэл нэг ороод ингээ харахлаар нэг хоол малч байхгүй. Тэгэл би ч өөрөө тэгэл ээж тэр байгааг харахаас дургүй уурал өөрөө ч тэнцээ байж төвчдгүйж байсан. Хүүхдүүдээ үнэхээр хайхардггүй тэгэл зүгээр л чи өстө мундаг шүү гэд хийжээш магтчихдгүй байсан л да. Юм л олвол ингээл өөрийгөө бүр ингээл амиа орлчих гоо л тэгэл ер нь аль тэр өдрүүдийг яг ингээд миний хувьд л ингээд миний оюун санаанд өөрсөө байдаг байхгүй. Би тэр үеийг санахыг ч хүсдэггүй. Тэг үнэхээр аимшигтай өдрүүдээсэн болохоор аимшигтай мөчүүдээсэн болохоор зүгээр л ой санамжаас зүгээр л арчихыг хүссэн. Тэгээд одоо бодохны байнгын л ингээл арх угаал орон дээр хөвтчихээн. Тэгээл би ганцаараа хичээлээ явна. Ганцаараа хичээлээсээ ирнэ. Гэртээ ирэнгуут харанхуй гэрэл намайг хүлээдэг гэсэн. Тэгээл ээж минь согтуу, том ах минь бас хамт амьдардаг гэсэн. Тэгээл том ах минь бас арх марх угаал гадуур хэвтэрүүд орооцолтол явдаг гэсэн. Тэгээ нэг удаа би энийг нэг айгу Бүдэг Баткан сандээ би нэг арх ууж байгаа сэрээд тэгтээ бүрэн гүцээр арх гараагүй тэгээ сэрцээ. Тэгээд би арх уугаа согтуулгандаа одоо ингээ өгчих байхаа гэсэн найдвартай ороод байсан. Тэгээд арх уугаад сэрээд амьд байгаадаа бас жоохон харамсдаг байсан яг тэр үед. Амьд сэрчлээ штэ гэж дотроо боддог гэсэн. Тэгээд нэг удаа тэгж сэрээд амьд байгаа юм байна штэ гэж бодцоод ингээд харсан чинь миний орны хажуу талд нэг сандал тавьсан. Тэгээд тэр сандал дээр хоёр аяхтай тэгээд хоёр өөр хоол байсан. Тэгээд би тэрийг том хүн байна уу ирээд тэгээд надад хоол хийж өгч явдаг гэсэн нэг би мэддэг. Тэгээд хизээ ирснийг мэдгүй хизээ явсныг би мэдхгүй хөвчдөг гэсэн. Тэгээд тэр үедээ би бас сэрчээд тэгээд амьд сэрцэн байж тээ. Өгтгөн бахтаа гэд бодоод тэгээд толгоогоо өндийлгээд тэр сандал руу харсан чинь харин сандал дээр заазуур байсан. Тэгээд тэр заазуурыг аваад би өгчий гэл ганцаараа гэртээ байна л гэж бодсон. Би тэгэхэд ийм гэрт бүрэнхий гэрт амьдардаг ус. Тэгээд ганцаараа байна л гэж бодчихсон. Тэгээд заазуурыг аваад тэгээд гараа ингээд өргүүд тэгээд ингээд судснуудаа би нөгөө өмнө нь судснуудаа нэлээ олон огтлжсэн учраас би яг энэчээ бол нэмэр байдгүй гэсэн яг л тэгж бодчихсэн болов л гэж боддیں۔ Би тэгээд тэрийг ингээд харж агаад тэгээд заазуураа яг далаагаа гарлуугаа цохих гэж байх үед нэг газраас хүн маань гарч ирээд аз олж тэр үед би байсан учраас заазуурыг энэ гарнаас нь салгаж авч хидээд цогж наагаад би амар зодчихсан ахгүй. Тэгэл тэр үед миний зүсэл бүр амар хэцүү. Ингээл баг амьдрал дуусчих мэн гэж бодчихсон. Тэгээ үнэхээр тэгэл ээж минь амар ингээл согтуу байсан учраас агсандаа явал бит хоёр тэгэл бит хоёрыг гэрээсээ хөөгөл амар мухаагаар дормжлол. Тэгэл яг тэр үед л ингээл би үнэхээр бурхан гэж байд юм бол надад туслаач гэл амар гойчсан. Тэгээд
Одоо л ээж барыг тэр үеигээ барыг өөрөө сандгүй. Гэхдээ сүүл нь надаас ингээ уушлахгүй ч заахгүй юм. Бага байхад байсан нэр бүхий л дурсамжууд юм. Тэр муухай дурсамжууд юм төлөө уушлахгүй байгаа. Тэгээд байсан нэг. Тэгээ бага байхад ах мөр надаас тустай байсан болохоор би яг ах нартайгаа тийм дотн байгаагүй. Гэхдээ үнэхээр ах нартай маш хайртай байсан. Тэгэл ахмар том ах дундаа хоёр бол нэлээд хэрэгтэй хөвгт оролцолтол тэгэл линтийн дүүр ингээл зодон хийгээл тэгээ бурхан итгэээс өмнө бол манай амьдрал үнэхээр харанхуй үнэхээр аимшигтай байсан. Тэгээ би том ахыгаа шоронд ахыг харж исэн, дунд ахыгаа барилтаж ахыг харж исэн. Тэгэл бага ах минь жаахад ер нь тиймэрхүү хүмүүс тэгээ аав минь бас байнга лайрхуу нагсандаа салцсан байсан ч гэсэн ээжийг хайгаал араас нэрэл тэгэл агсандаа ах үед агсандаа зодох үедээ зоддог. Тийм байсан. Тэг анх ээж минь би цуглаанд явж эхлээд ээжтэй сайн мэдээ яриад Есүс Христийн тухай, Бурхны тухай, тэгээ залбирлын тухай, магтаалын дууны талаар тэг гэртээ байхдаа дандаа магтаалын дууд болдог гэсэн. Тэгээд бид хоёр хоёулахнаа гэртээ байгаад айсан үедээ харанхууд хоёулахнаа явж явах үедээ охин маань ээжээ магтаалын дууд болъя, ээжээ залбирая гэж надад маш их хэлдэг ус. Тэгээд би ч гэсэн айх үедээ миний хөө наашаа хүрээдтэй хоёлаа магтаалын дууд болъя гэл. Тэгэл алтан нар мантахаас гэлгүй бол тэг дандаа магтаалын хүүхдийн дуунууд болдог гэсэн хоёлаа нийлж байгаа л тэгээд аажмаар Есүс Христэд итгэж эхэлсэн. Тэгээд үнэхээр түүнийг өөрийнхөө амьдралд уурж оруулсан. Тэгээд ээж бит хоёр том ах зай мэдээ яриад том ах нь бол мүллийн тийм зөрүүд хүмүүс мөхгүй. Тийм болохоор бит хоёрыг өөрсдөө сонсохгүй тэгэл ээж манай бага охин дүү хоёр одоо манай энэрлэлт хоёр бүтэнсэд болохоор алга болчдөг болсон байсан. Тэгээ эхэндээ би юусаа анзаараагүй. Сүм цуглааны талаар ч огч мэддгүй байсан учраас ч тэр анзаараагүй. Тэгээд сүүл рүүгээ нөгөө хоёр чинь бүтэнсэдэр ингээл цуглаандаа явчаал гэрлүүгээ ирэхэд орохдоо л бөөн баяр хөөр болцсон. Магтаалынхаа дуу мог дуулаад ингээл ороод ирэхлээр миний уур хүрэл ээж дүү хоёрыг захинаал та хоёр миний гэрээс зайл миний гэрт наад нэг заваан дуугаа битгий дуулаар тэр газар очиж дуулна үзгээд ээж дүү хоёрыг магтаалын дуу дуулаа ингээ явж яхад нь гэрээсээ хөөж исуудаас надад байгаа зайл гэж өгөөд тэгэхэд манай очныг юм тоогоогүй л дээ тэгэл чимээгүй болчоол ингээл тэгэл үжсэн. Тэгээд тэр цагаас хойш л ер нь бол манай амьдралд ялангуяа ээжийн амьдралд маш их өөрчлөлтүүд гарч ирсэн л дээ. Нөгөө арх угаал гівчидэг байсан авгаа байхаа болоод илүү их амьдрал руу тэмүүлсэн байдалтай болж тэгээд ирэхлээр хүнийг зоригтой болоод тэрийг хараад эхлэхлээр хүнд нэг цаанаасаа л нэг өөр нэг тийм гоё баяр баясгалан мэдрэгдэж эхэлдэг шүү дээ. Яг тийм болоод ингээ эхэлсэн байсан үе. Тэгээд надад бас тэр үедээ ээж бас надад тэгж хэлж ирсэн. Минийх бас нэг цуглаанд яваач. Цуглаанд ч бас их зүгээр газар юм байлээ. Зөв газар. Гэхдээ надад яг сайн мэддэг бол ээж минь яг яриаггүй л дээ. Ер нь бол гэхдээ зүгээр л намайг цуглаанд очиод үзээчээ гэд нэг санал болгож ирсэн. Тэгээд ах минь аврагдсан, том ахын аврагдсан дараа нь бага ах минь цуглаанд явж эхэлсэн. Тэгээд дунд ах минь цуглаанд явж эхэлсэн. Энэ бол амьдрал. Түүний өмнө бүгд хүчин мөхөс. Өдөр бүр ялалт, ялагдал оршин. Түүнд бүх өнгө оршин байдаг. Хүмүүний амьдрал цөхрлөөр дүүрнэ. Түүнийг давах хүчийг олж авсан хүмүүсийн бодит түүхийг амьдралын өнгө нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та нэвтрүүлгээ Ням гарагийн 10 цаг 30 минутаас, давталтыг Бямб гарагийн 23 цагаас тус хүлээн авч үзнэ. Амьдралын өнгө. Би бол мөнхийн хатганы шөөдрөхөн байна. Харин би бол мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас Баасан гарагийн 17 цаг 30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай.
аав гэж байна. Би аврагдсныхаа дараагаас шинэ итгэж байхаас эхлээл хорхын үйлчлэлд явж эхэлсэн. Тэгээ эмэгтэйчүүдийн хорхын чангад үйлчлдэг байсан. Тэгээд эмэгтэйчүүдэд ярилцдаг, тэднэрт бурхны сайн сайхны талаар ярьж өгдөг. Тэгээд тэдний амьдралд юу хийдэг талаар ярьж өгдөг. Эмэгтэйчүүдийн хорхын жижигхэн хашаан дотор тэмцэнээс өдөр шөнө 24 цаг хизээж гардггүй тэр эмэгтэйчүүдэд яаж итгэл найдар дүр өгөх вэ? Яаж тэдний сэтгэлээ сэргээх вэ гэх мэтээр миний санаа их зовдөг байсан. Тэгээд тэр үед мэдээж би яаш Есүс ажиллаад байсан учраас тэдгээр хүмүүс Есүс Христэд итгээд тэгээд эмэгтэйчүүдийн хорхын чанга дотор нэг залбирлын баг бий болсон байна. 2007 оны 4 сараас одоо жил гарan аврагдсанаас хойш жил гарan болсны дараа би тэг яг энэ дэлхийн зүүн олон улсын байгууллагын Аллах 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтраад тэгээ Сүхбаатар дүүргийн 13-аас 18 дугаар хооронд иргэдэд тэгээ одоо архины хамааралтай иргэдэд зориулсан тийм үйлчлэлийг эхэлсэн. Анхны 14 хүнээ цуглуулад тэгээд хичээл зааж эхэлсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо архины хамааралтай хүмүүст үйлчлээд 7 дахь жил явж байна. Тэгээ ер нь бол ээжийн зүрх сэтгэл байсан тэр шархнуудыг бурхан бас эхнээс нь дуустал бүгдийг нэмчилж өгсөн үнэхээр гайхалтай. Тэгээ ээж хүн аврагдаад дараа манай ах нар бүгдээрээ аврагдаад тэгээд үнэхээр ээжээр минь дамжуулж бурхан маш их ажлыг хийсэн. Тэгээ магадгүй яг ээжийн найрх уудаг байсан үнэхээр тэр амиа хорлох гэж оролдог байсан тэр үеүүдээр дамжуулаад эзэн яг одоо хийх өөрийнх нь ажлуудыг магадгүй төлөвлөж байсан бах гэж би итгэдэг. Тэгээд ээжийн өнгөрөөс нэр бүхий л тэр аимшигтай он цаг мөчүүдийг бурхан үнэхээр яг өнөөдрөөр дамжуулаад өөрчилж өгсөнд нь үнэхээр их гайхалтай. Тэгээ одоо үнэхээр маш олон тэр арх уудаг, тийм хүмүүстэй ажилдаг. Тэгээд ганц эмэгтэй хүний тулд хувьд бол үнэхээр боломжгүй юм шиг те. Тэгээд би бол ингээ ээжигээ харахтаа маш их баярлдаг байхгүй юу. Яаж юм олон эрэгтэй хүмүүсийг ингээ ганцаараа ингээ архинаас гаргаад тэгэл нөгөө хүмүүс нь тэгэл амар үгэнд нь ороод тэгэл байдагт нь үнэхээр баярлдаг. За би анх 2009 онд одоо энэ шинэ амьдрал төвийг анх өөрчлөгдсөн амьдрал төв байхаас нь эхэлж хамрагдсан л та. Анх миний амьдрал гэвэл үнэхээр тэр нэг архинд хит их живж архины боолчлолд орсон тийм амьдралаар амьдарч байсан. Өвгөнтэй одоо хүмүүс хэлдгэр өвгөнтэй тараншааныг их тодтголдоо тийм архич байсан л та. Тэгээд архинаас гарахын тулд олон аргаар үзчихсэн л та. Одоо ламхаар дээр очиж тэгээд бөөвч болж үзлээ. Тэгээд янз бүрийн засал ном хийлгэж үзсэн. Тэгээд сүйдээ бүр манти албатай эмчилгээ хүртэл саналаараа явжсэн. Тэгээд манти албатай эмчилгээнээс хурж ирэнгүүтээ ирсэн өдрөө л архи ууж исэн. Одоо багш магштай агсан тавиал янз бүрээр хорвогийн хог шааруу цуглуул чааж янз бүрийн үгээр бас доримжилж лээсэн л та. Тэгээ өглөө яг тэгэхэд тасраа төв дотор найз хайжуураар унтсан байсан л та өглөөс ирэхэд. Тэгээ өглөө босоод ингээ яхад цэцгээ ихч манай бантан хийж өгөөд ингэчлээсэн л та. Одоо ундаа хүртэл авч өгөөл те. Надад нэг л зүйл гэсэн оршоо шийдвэр гаргасан эрх үеийн байгууллагыг надад өмнөдөө тэр үед лантуугаар зохиулсан юм шиг айгүй сонин мэдрэмж төрөө явсан л да. Өөрийгөө айгүй яг тэр үед өөрийгөө айгүй хугалж те. Өөрийгөө яг тэр үед яг хөсөлтэй эмэгтэй хүнээр тэгж үчээ би шийдвэрээ гаргаж ийн гэхэд тэр анх эрэхтэй шийдвэрээ гаргасан эр хүн гэж айгүй бундаг өөртөө ихтгэлтэй иржсэн. Тэгэл мантаас ирсэн өдөртөө дайрах дараа суугаад ингээл агсан сохтуу тавиал энэ хүний тэр хэлсэн үгэд намайг айгүй эргэлж хурцсан л да. Одоо манай багшийн хэлсэн үг. Тэгээд тэр бүчээс эхлэн яг үнэхээр тууштай явж эхэлсэн л да. Тэр ганц үг л намайг миний амьдралыг айгүй жинтэй хүрсэн л да. Тэр үг надад чи шийдвэр гаргасан ир хүн ба намайг загнаагүй, зэмлээгүй. Чи одоо миний мэддэг төв дотор байгаагүй. Яг энэ хүн яг үнэхээр намайг ойлгосоо. Үнэхээр тэр хорт мозурчлаасаа салаасаа гэсэн үндсэн дээрс надад үнэхээр жигэн бурхны хайр гаргаж ирсэн юм аа. За миний хувьд бол хүртээгөө ер нь хойлоо хар багаасаа өргөж байгаа л амьдрал зохио бол хойлоо гэр бүл болсон. Тэгээд нөхөр маань архины хамааралтай бол ер нь тэгэл амьдрал маань жоохон уруудч ихсэн дээр архид арс ирснээс бол сүүлдээ би ч бас архины хамааралтай болсон. Хоёул архинд
мэдээж найз нөхдөдөө тэгэл байр ёслол гээл ууж тэгэл тэр бүхнээс сүүлдээ тэгэл архины хамааралтай бол амьдрал маань үнэхээр доошоо уруудаад сүүлдээ сал зарнаад хоёр талтай хоёр тустай амьдрал нөхөр маань сүүлдээ тэгэл гудамж нь гарсан тэгээ бүр өвгөнцгээ тариншаа орон гэргөө тэгээд оц тариншаагаар хэсэл ер нь хэцүү байсан бидний амьдрал нөхөр маань энэ архинаас гарчгал юм бол энэ архиныхаа асуудлаас болчгол юм бол юм амьдрал маань сайхан болох юм байна л гэж би бодож явжсэн. Тэгээд цэцгийн агш маань юунастай аягүй их ярилцдаг байсан. Би тэгээд сүүлдээ ойлгож ухаарсан л та. Ер нь ганцхан нөхөр маань өөрчлөхөөслөө би бас өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж би ойлгосон л та. Тэгээд төвд нөхөртөөгөө хамт хамрагдаад надаас өөр эмэгтэй хүн байгаагүй л те. Тэнд 2 сарын сургалтанд хамрагдаж явах хугацаанд би олон зүйлийг ойлгож ухаарсан л та. Цэцгийн агш манаас те ганцаарч жижиг бүлэг хийдэг байсан. Би бол ихэндээ бол ямар ч асуудал байхгүй юм шиг аль болох тэр муу зуршлаа ил гаргаж дотроо л хадгалсан чигээрэл аль болох нэг тийм хаацтай, тийм нээлттэй биш. Тиймэрхүү байсан. Тэгээд нөхөр цэцгийн агш маань тэгээд өөрийнхөө амьдралыг надад нэг үгүй ярьжсэн би юм байсан гэдэг юм харьцан амаралтайс өөр хөвгт ингээд зоожсэн ингээд би Иесус Христэд итгэснээр миний амьдралыг ингээд өөрчилж өгсөн юм уу чамд ч гэсэн юм боломж байгаа гэж надтай өдөр болгон 2 сарын туршид ганцхан эмэгтэй би байсан. Тэгээд ганцаарч л надтай дандаа жижиг үлэг хийдэг байсан. Тэр 2 сарын хугацаанд би цэцгийн багшийнхаа тэр өөрийнх нь амьдралын гэрчлэлээс тэгээд тэр эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрөөс би их зүйлийг ойлгож ухаарсан л та. Би өөрөө бас үнэхээр тэр архины донтох өвчтэй байсан юм. Архинаас гадна би олон бодвчлаад байгаа юм байна. Би үнэхээр муу хүн байсан юм байна гэдээ би өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд эзэн үнэхээр их таалагдж байна. Тэгээд бурхан үнэхээр их таалагдж байна. Тэгээд цэцгийн агштай минь уулзууш тий төв дээр анх намайг авахгүй гээд эмэгтэй хүмүүсээс илүү хэцүү байт юм аа. Айгүй эргэж байхад эрэгтэй өмнөөс илүү хэцүү байдаг гэж надад ярьжсэн. Тэгээд цэцгийн агш маань намайг тоож настай ярилцаж нөгөө ярилцаж намайг халамжилж өөр дөрөө хамт байлгаж өргөлж намайг дагалдуулж ингээд цуг авч явжсэн. Тэгээд цэцгийн агштай үнэхээр их талархдаг. Одоо цаашд ч тэгээд цэцгийн агштай байнга холбоотой үнэхээр их дотроо талархаж явдаг. Манай нөгөө шинэ амьдрал төвийг хамрагдаг хүмүүсийн маань байралтай байр байна. Манай төвд яг одоогийн байдлаар 27 хүн хүлээн авах боломжтой байгаа. Өдрийн хөтөлбөрийн хуваар байгаа. Өглөө босоод өдөрт 2 удаа хичээл ордог. Өдөөс өмнө хичээл орчоод өдөөс хойш бид нар ярилцдаг. Өглөө орсон хичээлийн талаар. За төвийн маань хажууд нэг хамтлаг байгаа. Тэгээд хамтлагтаа бид нар энэ үгэл амьдрал гэдэг нэр өгсөн. Тэгээд хамтлаг маань магтаал дардаг бас бид нар сард 1 удаа юм уу 2 удаа хороонуудаараа яваад архины хэсэг өдөрлөг гэдэг. Тэгээд тэр өдрлөгийн бүх үйл ажиллагааг энэ хамтлагийн одоо хөгжимч дуучид маань дуулж тэгээд 2-3 цагийн хөтөлбөрийг бэлтэж тэгээд тэр өдөрлөгт оролцдог байгаа. За энэ болохоор манай хүмүүсийн байрлаад яг хондог өрөө байгаа. Тэгээд энэ арнууд байгаа. 2 давхар арнуудыг бид нар нөгөө манай төв хамрагдаг хүмүүс маань модыг аваад тэгээд өөрсдөө ингэж хийж тавьсан байгаа. Тэгээд энэ ч бас нэлээд олон хүмүүс байрладаг.
Тэгээ үйлчлэл хийснээс хойш бол би үнэхээр их олон удаа шантарч. Гэхдээ хүмүүс айгүй гоё ингээ магтаалын дуудлагатай гээл тэгэл ингээл айгүй гоё үйлчлэл хийгээд хүүхдийн багш гэх мэтийн тийм битэн хүмүүс тохирсон ийм гоё үйлчлэл хийгээд ах чинь бурхан минь яагаад надаа энэ тэгээ аригчин тэг хизээ засарх нь мэддэхгүй хизээ сайхан болох нь мэддэхгүй ийм хүмүүсийг тэгээ одоо боломжтой гэд намайг энэ тавиад байгаа юм бэ. Гэх мэтэр би маш олон удаа шантарч байсан. Тэгээд тэг мэдээж намайг мэдхгүй чадахгүй байх үед надаа бурхны мэрэг ухаан, бурхны хүч чадал миний амьдралд биелэлээ олох үед тэг би ярьдаг, заадаг, тэгээ хэлдэг, тэгээд ингэдэг л байсан. Тэг хүмүүс бурхан шиг биш л дээ мэдээж бид нар гаднаас нь дандаа тэг нүүр царай, өмссөн хувцс, хийж байгаа үйлдэл, ярьж байгаа яриагаар нь дүгндэг бол харин бурхан зүрх сэтгэлийн хандлагыг хардаг байгаа. Тэгээд 14 хүн цуглуулчаал тэгэл өглөө нь ингээл очичаал тэг 3 цагийг тийш чадан хүлээдэг. Тэг тэднээс бүгдээр ингээс нь сонин өнөртдөг. Тэгээ бүгдээр ингээл миний урдас хараа суугаддаг. Тэгээ би баг эхний үед бол баг ёо яана би одоо яана л гэж бод. Яах юм бэ? Би эднэрийг чи яах юм бэ гэд. Тэгээ орой бортон болоосаа би гэртээ харах юмсан гэж боддог. Тэгээ ханчаа маргааш өглөө сэрхтээ ингэж сэрдэг. Ёо өнөөдрийг яаж өнгөрөөнө гэж сэрдэг. Харин би микро цугаа явж явах үе те. Замын хоёр талаар зогсож байгаа тэдгээр аригч ирчүүдийг хараад бурхан хандан залбирч эхэлдэг ус. Юу гэж вэ гэхээр тийм ээ бурхан минь би танд хэрэгтэй юм байна. Тэгээ таны хүүхдүүд чинь таны хүү нар чинь таны бидний дээр тавьсан ирчүүд чинь годамжинд гарцсан юм байна. Тэгээ тэрний төлөө би бас төвчих хэрэгтэй юм байна. Би золиос гаргах хэрэгтэй юм байна. Ингээд залбираад очиад төв дээрээ очдөг. Яг миний тэнд байснаар тэгээ зүгээр л байх ёстой газараа байснаар дамжуулаад бурхан үнэхээр олон гайхамшгуудыг хийсэн. Олон ирчүүд болсон. Олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн. Тэдний зүрх сэтгэл, тэдний амьдралыг харахаараа, тэдний амьдралын зорилго тэгээ бүх зүйл өөрчлөгдсөн. Тэд нар өмнө нь би ч гэсэн өмнө нь эрхлээл тэрч болохгүй байна, энэ ч болохгүй байна, энэ ч намайг ойлгохгүй байна, энэ ч над руу сайхан харахгүй байна гэж хэвтдэг байсан бол одоо тэгээ тэр бэрхшээлүүдийг зөвөр даваад гарах тэгээ чадaltaй болсон байгаа. Тэгээд энийг болохоор ялалт гэж нэрлэдэг. Миний зүрх сэтгэлд байнга сул дорой бодлууд тэгээ ухарч ойлгох шидтэй тийм зүйлүүд ордог. Харин би Библийн үгийг санах үедээ тэгээ эдгээр зүйлсээ дараад бурхны хийсний дагуу алхахыг хичээдэг. Бурхан намайг өөрчилсөн юу байсан бэ гэхээр тэгээ би одоо амьдрах маш их сонирхолтой, маш их дуртай амьдрал их сайхан байд юм байна. Тэг хүмүүсийн амьдралыг өөрчлөлтийг хараад тэг би өөрөө урам зориг аваад урагшилдаг. Тэгээд бурхан намайг ийм болгож өөрчилсөн байгаа. Тэгээд одоо яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бурханд боломжгүй зүйл гэж байдгүй. Өөрчлөлт хэтэрхий хүнд хүн гэж байдгүй. Тэг хэрэг өөрчлөлт хэтэрхий хүнд хүн гэж байдаг бол тэр би байсан. Тэгээ миний зүрх сэтгэлийн тэр хандлага байсан. Өөрийгөө үнэлэмж байсан. Тэр бүх зүйл байхгүй болоод өнөөдөр би амьдрал сайхан үнэхээр бэрхшээлтэй л дээ. Бэрхшээл байхгүй гэж байхгүй. Би Есүс Христэд итгээд Есүс Христийг өөрийн аврагч эзнээ болгож авснаар бүх хүн миний урд сөхөрдгөө. Тэгээ бүх хүн намайг ойлгодгоо. Гэхдээ хамгийн гол нь тэр биш юм байна гэдгийг би мэддэг. Тэгээ хамгийн гол нь хүн намайг хүний хэмжүүр юу ч биш юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээ би бурхны хэмжүүр дотор амьдрахыг хичээдэг. Би энэ надад маш их баяр хөөргийг өгдөг байгаа. Тэгээд хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ гэдэг юм бол шудраг бурхан намайг хайрлсан хайраараа таныг хайрлана. Тэгээ намайг өөрчилсөн тэр хүч чадлаараа таныг бас өөрчилнө. Тэгээ Библиэлд чи сэтгэлдээ амралтыг олох болно гэж хэлсэн байдаг. Тэгээд амьдралдаа амралтыг гэж хэлээгүй шүү дээ. Харилцаандаа амралтыг гэж хэлээгүй. Харин сэтгэлдээ гэж хэлсэн. Бүх хүнд энэ боломжтой. Тэгээ зүрх сэтгэл жуурагдаж байна уу? Тэгвэл залбираад үз. Бурханд хандаад үз. Тэгээ үнэхээр хэцүү хинч ойлгохгүй юм шиг санагдаж байна уу? Бурхан сонсож байгаа. Та түүнд хандаад үз. Тэгээ зориггүй юм шиг, та санамсаргүй төрсөн юм шиг санагдаж байна уу? Тэгээ та гэх юм бол Бурханыг илүү сайн таньж мэдхийн тулд түүний яг ямар вэ гэдгийг мэдхийг хүсэж үз. Тэгээ та яг яах гэж төрснөө бас Бурханаас асуугаад үз. Тэгээ таны амьдрал сайхан болно. Тэгээ миний амьдралыг өөрчилсөн шигөө, миний зүрх сэтгэлийг өөрчилсөн шигөө, тэгээ надад амар тайвныг өгсөн шигөө Бурхан танд ч гэсэн тэр зүйлийг өгөх болно. Игэл жирийн энэ эмэгтэй амьдралаар дамжуулан олон хүн ертөнцийн эзний тухай таньж мэдэн өөрийн мунхаг амьдралаас эргэсээр л
түүний энэхүү үлсийг ертөнцийн эзэн эвээх болтугай.